За сайн байна уу? Би танд одоо Аму партнер центр дээр хэрхэн өрөөний төрөл нэмэх хичээл оруулж байна. За зүүн талд байгаа түнштэй өгсөн панелийн доор үндсэн мэдээлэл гэж байгаа. За та үндсэн мэдээлэл дээр дараад өрөөний төрөл дээр дарахад өрөөний төрөл нэмэх хэсэг гарч ирнэ. За өрөөний төрөл нэмэх дээр дарлаа. Эхлээд өрөөний төрлийг оруулна. За одоо жишээ нь зочд буудлын салбарт бол хэрэглэгддэг нэршлүүд байгаа. Стандарт дабл рум гэдээ оруулъя. За танаа буудал дабл өрөө байж болно, твин өрөө байж болно, трипл өрөө байж болно, коннектинг өрөө байж болно. За та тэг өрөөнийхэн төрлийг сонгоод оруулах боломжтой байгаа. За би жишээ олгоод стандарт дабл өрөө оруулъя. За үйлчлэгээний хэсэг дээр бол өрөөний үйлчлэгээнүүд багтаж байгаа. За та энд байгаа сонголтуудаас байгаа үйлчлэгээ сонгоод оруулахад болно. Урд хэсгийн чагтлахад болно. За одоо жишээ нь мини бар байгаа бол мини барыг чагтлана. Wi-Fi байгаа бол Wi-Fi-г чагтлана. За Smart TV байгаа бол Smart TV-г чагтлана. За цэвэр ус байгаа бол цэвэр усаа чагтлана. Өрөөний үйлчлэгээ байгаа бол өрөөний үйлчлэгээ чагтлана. За ингээд сонголтоор оруулах боломжтой байгаа. За хамгийн их багтаамжгээ тэгж гин. За энэ хэсэг бол тухайн өрөөнд хэдэн хүн дээдл нь орох боломжтой вэ гэдгийг оруулж өгнө. За энэ хэсгийг та сайн одоо нэгтэлж байгаад оруулахгүй бол аппликейшнаас хэрэглэгч за 5 хүн захиалах хөр хайх юм бол за 5 хүн орох боломжтой өрөө гарч ирэх учраас за та энэ хэсгийг сайн нэгтэлж байгаад оруулаарай. За эрхийн тайлбар гэж юм. За энэ хэсэгт бол та тухайн өрөөнийхөө тухай тайлбарыг оруулж болно. Дэлгэрэнгүй тайлбар гэсэн үг одоо нар тусдаг за эсвэл гой харагдцтай ч юм уу тиймэрхүү тайлбаруудаа бол та оруулж болно. За ерөнхийдөө бол яг одоо ингээд туршилтын журмаар хийж байгаа болохоор ингээд оруулчихъя. За эхний өрөөний төрлийг хадгаллаа. За оруулсан төрлөө бас та энэ ингээд засварлаад янзлах боломжтой байгаа. Энэ дээр дараад энэ дээр дарах юм бол өмнөх цэс рүү бас буцна. За үүнийг юун дээр ашиглах вэ гэхээр одоо тухайн өрөөнд одоо нэмэлтээр одоо жишээ нь янз бүрийн үйлчлэгээ нэмэгдэх юм бол за та эндээс сонгож оруулах боломжтой байгаа шүү. За дахиад нэг өрөөний төрөл нэмье. За энэ хэсгээр би стандарт твин рум гэж орууллаа. Стандарт твин рум. За үйлчлэгээ сонголоо. За мини бартай, Wi-Fi-тай, смарт телевизтэй, ус буцлагчтай, цэвэр устай. За хамгийн их багтаамжаа оруулъя. Яг өмнө хэлсэнчлэн дээдл нь хэдэн орох боломжтой вэ гэдгийг оруулж болно. За эрхийн тайлбарыг ингээд оруулчих. За энэ хэсэг нь болохоор өрөө нэмэх байгаа. За энэ өрөө нэмэх нь бол маш чухал. Яагаад гэвэл аппликейшн дээр харагдах өрөөний одоо зургнуудыг энэ хэсэгт ингэж оруулж байгаа. Өрөөний төрөл гэсний доор өрөөн дээр дарлаа. За өрөө нэмэх дээр даръя. За эхлээ өрөөний төрлөө сонгоно. Энэ өрөөний төрлүүд маань ямар учиртай вэ гэх юм бол таны өмнө нэмж оруулсан төрлүүдээс та эхлээ сонгоно. За стандарт дабл рум орууллаа. За төлөвийн үед хоёр төлөв байгаа. Нэг нь захиалгах боломжтой. Нөгөөх нь ямар нэг үйлчлэгээ хийж байгаа боيو захиалгах боломжтой гэсэн хоёр сонголт байгаа. За давхраа оруулъя. 2 давхрын 201 тоот. За 2 давхрын 201 тоот бол стандарт дабл өрөө юм байна гэж аппликейшн дээр харагдах нь байна. За үн гэж байгаа та энэ дээр өрөөнийхэн үндсэн үнийг оруулна. За нэг өдрийн 150,000 төгрөг. Нэг шөнийн 150,000 төгрөг. За өдрийн хэрэглээ гэж үйлчлэгээ байгаа. Өдрийн хэрэглээ бол за хэрвээ та өдөрт 2 цагаар үйлчлэгээ 30,000 төгрөгөөр үзүүлдэг бол энийг чагтлаад 30,000 төгрөгөөр оруулахад ерөнхийдөө бол болно. За тэгэх юм бол аппликейшн дээр хэрвээ өдрөөр захиалга хийх боломжтой өөрөө хайж авах юм бол энэ хэсэг бас гарч ирнэ. Ер нь хэрэглэгчдэр нь бүрхээ хамаагүй хэлбэраа гэсэн үг. Зохион байгуулалтаа багтаамж гэж байна. За энэ хэсэгт бол та ороо одоо жишээ нь хэдэн ортой вэ? Орныхон ямар хэмжээтэй вэ гэдгийг бол оруулж болно. За дабл ортой. За өмнө стандарт дабл рум гэж байгаа болохоор 2 хүн унтах боломжтой дабл ор. За орныхон тоог энэ дээр бол оруулаад өгч болно. За 1 ортой гэдээ оруулчих. Өрөөний хэмжээ гэж байгаа энэ дээр та өрөөнийхөө метр квадратыг нарийн оруулж өгөөрэй. За яагаад гэвэл үйлчлүүлэгчид өрөөний ер нь том байна уу жижиг байна уу тэр бас их чухал байдаг шүү. За өрөөний зураг гэж байна. За өрөөний зураг бол хамгийн чухал хэсэг. За энэ хэсэг яагаад чухал вэ гэхээр хэрэглэгчид
өрөөгөө сонгож захиалга өгөхдөө зөвхөн өрөөний зургийг харж захиалга өгж байгаа болохоор та энд өрөөнийхэн зургийг бас гоёор оруулж өгөх хэрэгтэй. За би нэг туршилт олгоод танд нэг зураг оруулж үзүүлье. За хамгийн ихэнд бол орны зураг авах хэрэгтэй. Орны зураг байна. За эхлээд орныхон зургийг орууллаа. За хоёр дахь хэсэг нь бол одоо тухайн өрөөнд байгаа үйлчлэгээнүүд байж болно тий. Одоо ус бослогч, зурагт, телевиз, за эсвэл бөөдөн ч юм уу тиймэрхүү орныхон нөгөөтлийн хэсгүүдийг бол оруулж өгөх шаардлагатай. За би ингээд оруулчихъя. За энийг орууллаа. За бас ингээд оруулчих. За энэ зурагнаас харахад бол за ямар ч байсан хоёр ортой юм байна. Орныхон байрлал нь ийм юм байна гэж ихний зурган дээр харагдаж байна. За хоёр дахь зурган дээр бол за цонхтой, цонхоор нар тусдаг юм байна. За ер нь бол гэрд гэгээтэй байна гэж бас ойлгож болох нь байна. За гурав дахь зурган дээрээс харах юм бол телевизтэй юм байна. За ерөнхийдөө бол тухайн өрөөнд байгаа бүх үйлчлэгээнүүдийг ерөнхийдөө харж болно гэсэн үг. За нэмээд ариун цэврийн өрөөний зураг байгаа. Ариун цэврийн өрөөний зургийг бас та бүхэн хамгийн сүүлд оруулаарай. Яагаад гэвэл хэрэглэгч аппликейшнаа нээхэд хамгийн түрүүнд одоо ариун цэврийн өрөөний зураг гарч ирвэл сонголт хийх жоохон төвөгтэй болж магадгүй гэж би хувьдаа зөвлөж байна. За бүх мэдээллүүдээ орууллаа. Хадгалах дарлаа.